шиг байна. Тэгээ алийг сонгох вэ гэдээ би нэлээд бодсон. Тэгээ нэг зүйлийг нэг олон гайхалтай түүний тэг зан чанаруудаас нэгийг нь би ингээд сонгож авсан байгаа. Тэгээд Библиэр ингэдэг шүү дээ. Дэлгүүр хүн юутай ирүүлтэй вэ? Тэр хүн дэлхийг өвлөн авах болно гэж хэлдэг. Тэгээд энэ хүнтэй би маш олон жил чуулганд хамрагдсан, найз нөхөд байсан. Тэг жижигсэн группээс ахуулаад өнөөдрийг хүртэл тэр хүнтэй хамт бас үйлчилж байгаа нь нэр төрийн хэрэг байна. Тэг яг эзний зүрхэнд нийцсэн тийм дүлгөө хүн байдаг. Магадгүй та нарын зарим нь гадралж яж магадгүй. Тэг үлзий пастраа бас эзний үгийг хуваалцсан уу гэдэг энэ газар урьж байна. За, солон ахлагчтай баярлалаа. Маш гоё урьж гаргаж ирлээ. Тэгээд за саяхан фэйсбүүкээр бас нэг хамтлаг яваад байсан шүү дээ. Өөр Монгол залуучууд манай нөгөө Монголын Приза хамтлагийн дууг дуусан те. Ямар дуу вэ? Зүүдний даг гэдэг. Амар гоё дуу те. Мэдж байгаа зэрэг. За. Тэгээд тэрнтэй адилхан тэр хамтлагийн залуучууд яадаг вэ? Призаноос зөвшөөрөл авдаг. Та нарын дуулстай янз юм гайхаш бид нар дуулж болох уу гэх. Тэрнтэй адилхан надад нэг тийм төрж байгаа. Манай мастер чи бас мондөг ярьдаг шүү дээ, тийм мондөг номлодог тийм. Тэгэл пастроос ярьж болох уу? Тэгээд зөвшөөрөл аваад гараад ирсэн шүү зэ. Амен. За тэгээд ер нь өчигдрөөс хойш ингээл ингэртэй мик зүүгээл янз янз камер дагуулаад яваад байгаа. Тэгээд бас заримдаа өөрөө ирэхгүй бас эвгүүгээл ингэж ингээд заримдаа би бас хамраа тэгээд тийм байна. За хамтдаа залбирая. Өнөөдрөөс эзэн удирдах болтугай. Эзэн өөрийн үгийг бас хөтлөн дагуулах болтугай. Тийм. За. Хайртай эзэн минь танд баярлалаа Иесус. Эзэн минь та энэ өдөр та бүхий л өөрийнхөө охид хөвгүүдээс эзэн минь та алдар магтаал хүндлийг авах болтугай гэж хэлж байна. Эзэн минь та бас бидэнд эзэн тэр үнэхээр өөрийнхөө мэрэгүү ухаан хүч чадлыг бас өгөөж гэж хэлж байна. Эзэн минь үнэхээр өөрийнхөө тэр сүнслэг тэр хүч чадлыг тэр нууцуудыг та бидэнд илчлээж гэж хэлж байна Иесус. Эзэн минь энэ байгаа хүнийг бүртээ та үнэхээр хамт байж ярих болтугай. Эзэн минь та надаар дамжуулан ярих болтугай. Намайг бас удирдах болтугай. Эзэн минь үнэхээр танаас ирэх мэрэгүү ухаан хүч чадал хамт авах болтугай. Иесус таны нэрээр. Амен. Амен. За хамтдаа нэг бичлэг үзье. За нэг юм ирэх. Гоё сайн дууг сонсноо. Айгу гоё сонсолттой байсан. За тэгээд ойрт болохоор нөгөө Самартан бүрсээр дамжуулаад эзнийг таньж мэдсэн тэг гэрчлүүдээ ингээл ярих өдөр болго ингээл хүнтэй хуваалцах болгон ярих болгон маш гоё тийм эзэн дотор үнэхээр тэр талархал тэр төрж байгаа тийм эзэн үнэхээр миний амьдралд ямар гайхамшигтай тэр төлөвлөгөө бэлдээвэ. Өнөөдрийн номлол бол энэтэй ерөөсө холбоогүй. Гэхдээ өмнө нь бол би өвчтэй байхдаа ямар нэг асуудалтай байхдаа яадаг гэсэн. Би яагаад энэ дэлхий дээр төрсөн юм болоо? Би ер нь ээж аваахаа ингэж зовоож байхаар баг энэ дэлхий дээр байхгүйсэн дээр юм шүү гэж гомдолтой байсан. Заримдаа ингэ уйлдаг. Харин эзнийг таньж мэдээд миний амьдрал өөрчлөгдөөд эзнийг дагаад ингэ явж байгаа үед нөгөө бодол маань эсэргээр болсон. Харин юу вэ гэхээр эзэн минь надад тэр нөгөө төрөлхийн тэр зүрхний өвч өгсөн баярлалаа. Тэгээ би тэр өвчтэй байгаагүй би таныг айгүй л мэдэхгүй байсан байгаа. Тэг би амар бардам байсан байгаа. Тэгээ эзэн бас үнэхээр талархаж байгаа. Амен тэгээд. За та нараас нэг асуулт асууя. Та нар ямар нэгэн
үн цэнтэй хайрладаг тэр зүйлээ эвдэлж үзчихсэн үү? Эвдэлнэ гинэ зориг дээр биш. Санаандгүй байдлаар тэгж бүр ингэж харамсаж байсан уу? Нөлөө олон хүмүүс бас харамсаж байсан юм шиг тийм. За миний хувьд болохоор би гэрэл зурагт үнэхээр дуртай. Тэгээд нэг жилийн хугацаанд гэрэл зургийн студи байгуулалт ажилласан. Тэгээд надад маш олон зурагнууд байдаг. Айл гэр бүлийн тийм янз янз ингээд байгуулгын зарим нэг одуудын зурагнууд байдаг хэрэг. Тэгээд миний компьютер дээр ингээд файлуудыг харах юм бол амар олон зурагнуудтай. Тэгээд тэд нар ингээд хүмүүс нь хэрэгцээтэй үедээ ирж авдаг хэрэг. Нэг удаа би компьютероо ингээд форматлуулах гээд за ингээд компьютер ландри явахаар хол байна да, ажил амжихгүй байна да гэх. Тэгээд тэр үед айгүй том юм захиалга авцсан. Бас нэг үнэхээр өөрийнхөө дотны тэр нэг ахтай бас айгүй гоё зураг угааж өгөх хэрэгтэй, засаж өгөх хэрэгтэй байсан баг. Харин тэгс чи тэр ажлаа дуусгаагүй байж идэл нөгөө файл маань устцсан. Яасан гэсэн чи би нөгөө ландр явахаас залхуур өмнөдөө дуудлагын нөгөө юу дуудсан. Форматлдаг юм. Тэгсэн чи нэг залуу ирэнгүүтээ би чадна би нөгөө сургуулийн төгссөн. Одоо ингээд танилцчих. Эхлээд форматлуулахаас өмнө ингээд асууж байгаа л да. Ямар дуршлагтай, ер нь чадах уу, яг уу гэдэг. Айгүй чухал учраас. Тэгсэн чи нөгөөдөг чинь за ер нь таны файлыг чинь хуулна гэхээр айгүй хэцүү юм байна. Зүгээр цэгийн л форматлалт юу яач. Форматлч. Тэгээд дээр үл ингээд байж. Тэгтээ зүгээр вирус гайгүй. Тэгээ ингээд харж идэл чи нөгөө чинь цэгийн форматлах чи дэгийн форматлчдаг байхгүй. Яг хажууд нартай нөө гэ бараг нэг компьютер руу үсрээд орох гэж байгаа юм чи. Тэгээд бүр амар харамсаж ирсэн. Харин дараа нь яасан гэхээр нөгөө залуу маань чи яаж байгаа бэ миний ажил болоогүй байх чи ингэж байгаа юм гэдэг тэгсэн чи би наадах чи ингээд сэргээгээд өгөө ингээд сэргээдэг програмууд бас байд юм. Тэр нь гэхдээ амар үнэтэй. Тэгээд тэр нь бас надад оюутнууд бас хэцүү ярьдаг. Тэгээд за ямар ч байсан ахын доо хоёулаа нийлж байгаа ч хамаагүй одоо сэргээ идэхгүй л ахын надад болохгүй нэ гэх. Тэгээд нөгөө байлуудаас хаартаа салгаж аваад аваачаад өгдөг. Тэгсэн чи лаан дээр бас чи 3 өдөр болно надад чи сэргээхэд. Тэгэл за сэргээсээ бүх байлууд байгаасаа тэгэл найдаа хийжсэн. Тэгээд файлч сэргэлээ гэж очиод авсан. Файлуудаа ингээд ухаал үтсэн. Тэгээ нөгөө файлууд маань яг урдих шиг байгаад хойлолдсон, зарим нэг нь алга болцсон тийм байсан. Харин урдын байсан зүйл яг эвдэрхээрээ, устгаараа сүйтгэхээрээ яг юм болд. Бид нар ч гэсэн зарим нэг харилцаан дээр бурхантай харилцаа, бусдад харилцаа дээр найз нөхдөөр муудалцах үед, тийм маргалдах үед яадаг вэ гэхээр бидний харилцаа муудаж эхэлдэг. Харин харилцаа муудсны дараа дахиад за уучлаарай гэсэн ч гэсэндээ үнэхээр тэр хүний зүрх сэтгэл үнэхээр тэр хүнд хэцүү зүйлүүд хэлсэн бол тэр хүн бас л зүрхэндээ шахтай эсвэл тэ айгүй хэцүү. Яг л үрдийн шиг тэр нөгөө халуун дотн байдал маань өөр болчихдог. Тийм үү? Та санал тэгж байна уу? Тэгж үзсэн үү? Үзсэн үү? Яг тийм байдаг. Харин тэгвэл Библийг харах юм бол Эхлэл номноос Илчлэл ном хүртэл харах юм бол 4 зүйлийг харж байна. Энд нь юу вэ гэхээр бүтээл. Бурхан энэ дэлхийн ертөнцийг яаж бүтээж байгааг гайхамшигтай, хүнийг бас ямар гайхамшигтай бүтээж байгааг харж байна. Хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр уналтын хэсэг байна. Уналт гэхээр та юу бодож байна? Яг зөв. Гин нүгэлтэй холбоотой. Гуравт нь болохоор аврал, төлөөс, чөлөөлөлт энэний талаар өгүүлдэг байна. Дөрөвт нь болохоор шинжлэлт, сэргээлт, боломж гэдэг. За гэр бүлээ танилцуулга мартаа гэсэн. Шууд ном руу явуулсан. За
энэ миний үзэсгэлэнтэй ихнэр хоёр хүүхэд маань байна. За тэгээ цаашлаа да. Тэг өдөр ирэх тусам маань чуулган маань өсөж байгаа учраас биднийг таньж мэдэхгүй байгаа хүмүүс байгаа учраас тэг бид нар үргэлж гэр бүлээ танилцуулж явах хэрэгтэй. Та нар маань ч гэсэн үргэлж гэр бүлүүдээ бас танилцуулж байгаа ихнэр хүүхдүүдээ тэг гайхамшигтай эзэн бид нарт өгсөн шүү дээ. За явъя. Оо, өчигдөрхөн нэрээ ойрын үед амар завгүй байж байгаа. Өчигдөрхөн баашингаа бас барьж дууссан. Та нар бүгдийг өөрч шүү. Хотлоод энэ Филиппин саяхан болсон. За. Энэ ажиллаж байгаа. За. Тэгэхээр хэдүүлээ Эхлэл номыг харах юм бол Бурхан Эхлэл номын 1:1 дээр юу гэдэг вэ? Ихэд Бурхан тэнгэр газрыг бүтээсэн. Амен. Харин хүмүүс яадаг вэ гэхээр нэг өнгөө байдаг шүү дээ. Монгол бол гэнэ. Бурхан бол хүн төрлөختөнд дэлхийг бүтээсэн. Тэ? Хятад бол бусдын бүгдийг бүтээж байгаа. Something made in China гэсэн юмнууд хэр их вэ? Миний энэ бас солонгос шүү. Хүмүүс маш олон зүйлийг шин зүйлүүдийг бүтээлээ гэж ярьдаг тийм үү? Гэхдээ бид нар яадаг вэ гэхээр ямар нэгэн зүйл байснаас дахиад нэг зүйлийг бүтээдэг. Харин бидний эзэн Бурхан бол яадаг вэ гэхээр өмнө нь ямарч байгаагүй бүтээсэн эзэн байна. Амен. Амен. Бидний Бурхан бол гайхамшигтай агуу. За. Тэгээд ихэд Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэж. Харин дараагийн 10 дугаар ишлэгийг харах юм бол Бурхан юу бүтээсэн бэ? За. Бурхан хуурай газрыг бүтээсэн гэж, тийм үү? Ус далайг бүтээсэн гэж. 12 дугаар ишлэлдээ бас нэг бүтээл байна. Энэ юу вэ гэхээр нэлх ногоо, үр тарай, үрд чимс, ногоо тэ энэ бүгдийг бүтээж өгсөн. 17 дугаар ишлэлдээс харах юм бол Бурхан нар сар оддыг бүтээж. Тэгээд цааш нь 21, 25, 31-ийг харъя. Бурхан далай тэнцийг, том амьтдыг бидний гайхамширдаг тэр бүгдийг бүтээж байгаа. Тэгээд энэ бүхнийг бүтээснийхаа дараа, тэнгэр газрыг бүтээснийхаа дараа ямар нэг бүтээлийг бүтээснийхаа дараа юу гэж хэлж байгаа вэ? Сайхан харагдаж байна. Йоо ямар гоё харагдаж байна, тэ? Юу ч хэлсэн ба. Харин 6 дахь өдөр Бурхан хүнийг бүтээдэг. Адам Эва бүтээж, тийм үү? Тэгээд үнэхээр сайхан харагдаж байна гэж хэлж. Тэгээд энэ сайхан гэж хэлж байгаа утга нь юу вэ гэхээр эзэн байхгүй байсан, оргүй хоосон байсан юмыг шинээр бүтээж байна. Тэгээд тэрийг хараад дүгнэхдээ энэ үндсэндээ дууссан байна. Энэ үндсэндээ ажиллагаатай болж байна. Яг л тэр зориулалт нь яг л тэр гоё болж байна. Яг л тэр миний бодож байсан чи тэр болжээ гэсэн байна. Ямар ч эвдрэлгүй, согоггүй, гажиггүй, ямар ч тийм ажиллахгүй зүйл байхгүй байна гэж харсан байна. Төгс биш ямар ч зүйл алгаа гэж хэлсэн, тийм үү? Амен. Та санал юм уу? Амен. Тэгээд Бурхан Адам Евыг бүтээснээрээ юу вэ гэхээр хаанчлын тэр харилцааг эхлүүлж. Би өөрийнхөө хүн төрхөөр бүтээсэн гэж хэлдэг, тийм үү? Амен. За тэгвэл ардаа байгаа, урдаа байгаа, хажуудаа байгаа хэн нэг хэлэхгүй юу? Та тэр нэг сайхан бүтээл нь байна шүү гэх. Амен. Амен. Бид нар заримдаа мэдлэгтэй тэгдэг те. Англиар shalom, peace гэж хоёр үг. Хоёулаа амар тайван гэсэн үг. Харин peace гэдэг нь юу вэ гэхээр яг хүний хувьд амар тайван байна уу? Би амар тайван байна. Өнөөдөр ямар гоё өдөр вэ? Тэг өнөөдөр нэг сайхан байна гэж хэрэглэгддэг үг.
Харин шалом гэдгийг хэрэглүүл юу гэхээр еврейчүүд юу гэж хэрэглэдэг вэ гэхээр бүх зүйл нь сайхан байна. Яг л эзэн нөгөө бүх бүтээлүүдээ бүтээгээд дуусны дараа хэлсэн үгтэй адилхан авч үздэг гэнэ. Эрүүл мэнд сайн байна. Бидний харилцаа сайн байна. Сүнслэг байдал сайн байна. Тэ бидний хэрэгцээ хангамж бүх зүйл сайн байна гэж хэлсэнтэй адилхан гэж. Тэгвэл хажууд байгаа хүнтэй дахиад шалом бий. Амен. Амен. Үүний дараагаар гайхамшигтай бүтээл болсон хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр fall. Тэ уналт ба. Эзэн Адам Еваг бүтээсэн харин юу тэр Эден цэцэрлэгт байгаа бүх зүйлийг хараад үзсэн. Хүн төрлөختний бүтээхээс өмнө Бурхан энийг төлөвлөсөн байсан баг хүн төрлөخت. Энэ бүхнийг бүтээгээд төлөвлөөд хүмүүст хариуцуулъя. Тэ? Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн тэр нэгэнд хариуцуулна гэж Библиэд ирсэн. Харин зааварчилгаа өгсөн баг. Та нар бүх модноос идэрэй. Алим жимс ногоо ам амтыг өдөртөөрэй. Харин энэ сайн муу мэдүүлэгч модноос огтхон идэж болохгүй шүү гэж. Тэгээд дараа нь яадаг үлээ? Манай түүх мэдчихв тийм ээ. Дуулахгүйгээс болоод гин дундаг байгаа. Тэгээд 3 Эхлэл номын 3-ын 7 дээрээс харах юм бол тэгээд тэр хоёрын нүд нь нээгдэжээ гэж. Нүд нь нээгдэд яасан гэхээр өөрсдийнхөө нүцгэн байгааг харсан. Тэгмүүдээ ичээд би чи юу вэ гэдэг одоо нүцгэн байгаа байж тээ гэд тэ. Тэгээд яасан гэхээр өөрсдөө бэхлэмж хийсэн байна. Бурханаас нуугдсан байгаа 8 дугаар ишлэгийг харах юм бол. Энэ дээр юу гэж байгаа гэхээр Бурхан орос хэрэг ороод ингээд Бурханы оршихуй явж байгаа мэдэгдсэн. Харин Бурхан юу гэсэн гэхээр Адам Ева та хоёр хаана байна гэсэн юм тий? Та нар хаана байна гэсэн юм. Тэгсэн чинь нөгөө хоёр маань нуугддаг байгаа. Тэгээд 3-9 дээр юу гэж байгаа гэхээр Бурхан асууж байгаа. Хүнийг дуудаад асууж байгаа. Юу гэж вэ? Манай хамтаа биш нэг өөр Чи хаана байна вэ? Чи хаана байна вэ? Тэг бид нар энийг уншихдаа Бурхан тэр хоёрын хаана байгааг нь мэдэхгүй байсан юм уу? Та тэгж бодож байна уу? Үгүй шүү дээ. Бид Бурхан хаасайг оршдог байхгүй. Тэр мэддэг. Харин үүгээрээ дамжуулаад юу гэсэн бэ гэхээр тэр гин нүгэл үйлснээс болоод уналтаас болоод Бурхан асууж байгаа. Чи бидний дотны тэр харилцаа хаана байна вэ? Бидний нөхөрлөл хаана байна вэ? Бидний харилцаа холбоо хаана байна вэ? Тэр нандин мөн зэтэй зүйлс хаана байна вэ гэсэн хэлж байгаа. Тийм. Тэгээд бид нар бас заримдаа яг юм бид. Саяхан манад нэг сонирхолтой зүйл болсон юу гэхээр би айгүй завгүй гадуур явж байгаад эхнэр маань 2 хүүхдээрээ гэртээ байжсэн байна. Тэгсэн чинь англи охин маань 4 настай шүү дээ. Миний нөгөө компьютерийн сандлыг ингээд суусан юм байна л да. Суусан чинь ингээд гарныхын түшлэг нь ингээд онцсон юм байна л да. Тэгээд англи амар сандраал ээж хоёулаа энийг янзалчих наачиг скотч өрөөд хүүхдээ юм. Галз ээж хоёулаа аавыг хэрэгээс өмнө янзалчих юм. Тэгэл ээж нарангуудаа наадах чи миний охин скотчор тогтохгүй шүү дээ, дийлэхгүй шүү дээ. Чи яаж байгаа юм бэ гэдэг гисэн чи зүгээр хоёулаа тэгвэл эсвэл нуучи гэдэг гисэн. Нуучи эсвэл би нуугдчихъя гэдэг гисэн. Тэгээд эхнэр юу гэж тайлбарсан гэхээр миний охин ийм буруу зүйлийг гин нүгэлтэй эсвэл ийм алдаатай дутагдaltaй юм хийхэд бид нар нуугдж болохгүй. Харин чи үннийг аавдаа хэлээд учирлаад хэлээд үзээрэй гэсэн чинь би нэлээд ороодсон байхгүй юу. Тэр үед чинь найзуудтайгаа бас нөхөрлөө цаг гаргаад нэлээд ороодсон. Тэгээд нөгөөх маань англи маань яасан гэсэн чинь өдрөөс ороо хүртэл бэлдээл хэсэг нэг хитгүүгээ намайг уучлаарай. Би нөгөө сандлаа ингээд өвдцээ тэгээд миний буруу гэлгэл тэрийг дахин бэлдээл хэсэг нь өөргөө. Тэгээд ямар ч гэсэн миний охин хэлэх юм бол аав нь ойлгоно. Эсвэл чамайг амар хатуу шийдэх байсан бол чамайг зөөлгөө шийдэх гэсэн чинь яаж ингээд гэж байж байгаа гэдэг зүйл. Тэгэл яг л энийг харахтаа юу харж болох вэ гэхээр бид нар өөрөө ирэхгүй тэр нуугдах
ямар нэгэн гэмт үйл хийхээр бид нар ийм үйлийг бас гаргадаг байна гэж. Тэгээд би энэ түүхийг сонсонгуудаа охиныгоо ямар байсныг сонсоод амар хайр ирж байгаа. Ямар тэр би аль хэзээний оронгуудаа орон ингээ шөрөвдсөн байна. Тэгээд яг ингээ нөгөө англиун цэцэрлэгт өгсөн өглөө. Тэнгүүтээ өглөө цэцэрлэгээс нь орон ингээ хамгуутай гэрлүүгээ явж. Тэгсэн чи ээж нь хэлээд миний охин нөгөөдгөө хэл гэж шөрөвдөл. Нөгөөдгөөс хамдраад ингээ байнда хараад яваад байгаа. Тэгээд би бас хэлүүлэх гэж бас нэг юм сурах гээд байгаа. Тэгэл ингээд яваад гэрлүү ингээд ойртойлсон. Гэрийн яг өөдөн ирсэн чи аваа ингээд аваа яасан минь ингээд нөгөөдгөө мэдчихэж байгаа учраас яасан минь гэсэн хэлж байгаа байхгүй. Аваа ингээд за зүгээр аав мэдсэн ингээд аав чамайг уучлаа гэх. Тэгсэн чи нөгөө чи амар баяр хүртэл болоод орчиж. Тэгэхээр үүнтэй адилхан бид нар саяны гин нүгэл үйлдээд нуугдж байгаа. Бэхлэмж хийгээд нуугдж байгаа. Тэгэхээр заримдаа бид нар яадаг вэ гэхээр хин нэгэнд гологдохгүй, хин нэгэнд таалагдахгүй байх уу, хүлээн зөвшөөрөл авахгүй байх уу гэдэг үүднээс бид нар яадаг вэ гэхээр яг ийм харилцаа. Яг ийм байдалд ордог юм. Мэдээж одоо нийгэм яадаг вэ гэхээр маш олон сошиал медиагаар бид нар маш олон өөрсдийнхөө сэтгэл санааны болон филингээ эмошнл бичдэг байна. Одоо ингээ харах юм бол ихэнх нь харах юм бол за чи надад комент бичих юм бол би чамд факт чинь бичнэ хэлнэ гэл эсвэл одоо юу гэдгийг Facebook, Instagram дээр өөрийнхөө хамгийн гоё талаасаа ингээ одоо миний энд юм гарцаа баг. Одоо энийг харуулахгүй бол эдээс авч. Яагаад гэвэл бусдад таалагдахын тулд ямар нэгэн тэр гологд байх уу гэдэг үднэс тэр бид нар яг ийм нуугдмал эсвэл тийм итгэлгүй байдлаар ордог байна. Тэгээ бид нар Facebook, Instagram-ыг харах юм бол бүгд гоё нөгөө ямар сайндаа тийм жүжиг гарсан шүү дээ. Facebook шиг амьдралтай гэдэг. Нүүрний зураг шиг амьдралтай юу гэдэг вэ? Тийм нэг хошин шиг гардаг шүү дээ. За тэгвэл гин нүгэл бид нар хийснээр яадаг вэ гэхээр бид нар өөрсдийнхөө засаж болохооргүйгээр бас мэдэрдэг байна. Бидний харилцаанууд хэдий зассан ч гэсэн арай хол байгаад байна. Засыг гэсэн засаж болохооргүй байдалд орсон байдаг тийм үү? Тэгэд үүний талаар Есая 59-ийн 2 дээр юу гэдэг вэ гэхээр гин буруу та нарыг Бурханаас холдуулж далжээ. Энэ бол бидний саяны нөгөө Facebook эсвэл хин нэг таалагдах гэсэн эсвэл зээлээр хувцаанд авч өмсдөг ч юм уу янз бүрийн бүр төрөл бүрийн ярилцаанууд байна. Зарим хүмүүс амар гоё харагддаг. Тэгээ би нөгөө төрд ажиллаж байсан учраас зарим ихэнх хүмүүс тэгээд байдаг. Амар гоё ямар гоё машинтай бэ, ямар гоё хамстай бэ. Яг ингээ харж байхад яадаг вэ гэхээр за яах вэ, зээл яах маргааш дахиад зээл өгөх гэдэг. Өртөө явж идэг. Тэгэхээр энэ бас яах вэ гэхээр зарим бизнесмен гоё машинтай бол гоё ажил бүтэх гээд байна гэх. Бас таалагдахын тулд ингэ явж идэг. Тэгэхээр гин нүгэл бол нуун далталдаг байх нэ. Амин. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг тэр нуун далтах гэдэг бол энэ чинь за нэг л болохгүй байх шүү те. Болохгүй зүйл рүү орчих шүү гэж бодороо те. Бурхан бидний хамгийн сайхнаар бүтээсэн. Яг одоо биднэрт байгаа бие бол хамгийн сайн. Та хэлэхгүй юу? Миний бие бол хамгийн гоёор байгаа. Хамгийн сайн. Тэгээ заримдаа гин нүгэл яадаг вэ гэхээр муус ус яадаг вэ гэхээр нинжээ чи над гарн дээр гой булчин дээр гой шимээс хийчихвэл яа бүр гоё харагдах гэдэг. Тэ? Наа шилээ зүүчвэл гоё юм бөөрийн шил зүүчвэл илүү гоё залуу харагдах. Тэг яг ингээл дахин ингээл муус ус ингэж хэлдэг. Гин нүгэл бол ингэж урагддаг гэсэн. Тэгэд Есүс хэлсэн Ром 18 дээр Ром 8 дугаар бүлэг дээр юу гэхээр бидний амьдарч байгаа дэлхий бол эвдэрцэн, шархалцсан,
Тэр дэлхий юм аа. Тэгээд Эхлэл номын 3:15 дээр энэ ишлэгийг харах юм бол би чамайг тэр эмэгтэйтэй ус хонцонтой бас чиний үр хүүхдүүдийг тэр эмэгтэй үр хүүхдтэй ус хонцонтой болгох болно. Тэр эмэгтэй үр хүүхэд чиний толгойг няцалж чи түүний өсгийг няцлах болно гэж хэлж байна. Энд ч одоо юу хүүхэд мөгөд могоо няцлах бол явчаа гэх зарим нь гайхчихж магадгүй тийм. Гэхдээ энэ бол хуучин номны хуучин гэрээний Эхлэл номон дээр хэлэгдсэн үг байхгүй. Энэ бол анхны сайн мэдээ гэсэн. Месая ирэх болно. Есүс ирэх болно гэсэн. Харин шинэ гэрээний Галаат 4:4 дээр үгээр харин цаг нь болоход Бурхан эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх өөрийн хүүгээ илгээсэн юм а гэж. Энэ дээр яг өмнө хамгийн Библийн хамгийн их бичигдсэн номны илчлэлт энэ үгэнд авсан тийм үү? Есүс Христ бидний аврагч ирнэ гэдэг сайн мэдээ байсан. Харин гурав дахь зүйл бол бид нар юу гэлээ? Төлөөс чөлөөлөлт тэр боломж байсан. Харин бид тэр гурав дахь зүйл бол Есүс Христ бидний аврагчийн тухай юм. Биднийг тэр чөлөөлж тэр аварсан юм. Тэгээд Есүс өөрөө сургаалаараа заахтаа юу гэж хэлсэн гэхээр Тэнгэрийн хаанчлал бол ойрхон байна гэж хэлсэн. Тэнгэрийн хаанчлал үнэхээр ойрхон байна гэж хэлсэн. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлал 2000 жилийн өмнө Адам Евагаас эхлээд эхэлсэн байна. Тэ? Эхэлсэн байна. Тэгээд Матай 4-р бүлэг дээрээс бас харах юм бол Бурхны зүрх сэтгэл анхнаасаа ийм байсан гэдгийг харж байна. Бурхан юу гэж хүсдэг вэ? Бурханы тэр зүрхний зохилт нь биднийг юу гэж хүсдэг вэ гэх юм бол биднийг тэр хаанчлалын тэр сайн мэдээг яриасаа гэж хүсдэг байна. Хаанчлалыг тунхаглаасаа гэж хүсдэг байна. Яг л миний анхан бүтээсэн тэр хүний дүр төрхөөр яг энэ дэлхийг дүүргээсэй гэж хүсдэг байна. Харин бид нар гин нүгэлтэй уулзрах үед нөгөө бүтээсэн хүнээс өөр болоод. Харин бид нар заримдаа бодож магадгүй. Бид нар яг одоо ингэ өөрчлөгдөх гээд байгаа юм шиг байна. Тэ? Заримдаа юу гэх юм. Харин бид нар анх бүтээснээс аль хэзээ өөрчлөгдсөн. Адамын юмгийн үеэс эхлээд. Тэ? Тэгээд Есүс энэ дэлхий дээр ирэхдээ тэр Тэнгэрийн хаанчлалыг өөрөө харуулсан баг. Олон сургаалууд, олон гайхамшгуудаараа, үйлдэлүүдээрээ тэр гэрчлэлүүдээр харуулсан. Тэгээд юу гэж хэлж байгаа гэхээр Есүс сэргээх болно, шинжлэх болно, надаар дамжуулаад чөлөөлөгдөх болно, эдгэрэх болно гэж хэлсэн юм. Тэгээд Библи судлаач нар пасторууд юу гэж ярьдаг вэ гэхээр Есүс бол хоёр дахь Адам байна. Нэг дахь Адам бол алдсан тийм үү? Харин хоёр дахь Адам бол сэргээхээр, шинжлэхээр, сайжруулахаар ирсэн юм аа. Тийм. Тэгээд Илчлэлт ном, Эхлэл номыг бас харах юм бол Илчлэлт номын 21-22 дугаар бүлэг Эхлэл номын 21-22 дугаар бүлэг дээр бас ижил юмны тухай ярьдаг. Сэргээн засагдах болно, шинжлэгдэх болно тухай ярьдаг. Хүн бид нар заримдаа яадаг гэхээр хүн өөрөө анханасаа яаж бүтээгдсэн гэхээр ямар нэгэн зүйлийг хэн нэгнийг тийм үнэхээр тэр хүндэлж магтах тэр зориулттайгаар бүтээгдсэн. Бид нар Бурхныг магтах хүндлэгтэй зориулттай бүтээгдсэн байна. Харин бид нарт ойлгохтой яадаг вэ гэхээр энэ зөвхөн Христ итгэлтэй хамаатай гэдэг ойлгоод идэг. Гэхдээ Бурхан хүн төрлөختөнд бүтээсэн учраас хүн төрлөختөнд
Итгэгч байна уу, итгэгч биш байна уу? Бүх хүн энэ зүйлүүд байдаг. Харин заримдаа өөр арга нь өөр байдаг. Яадаг вэ? Зарим нэг нь эд зүйлс үнэхээр тэднийг одоо юу гэдэг юм магтаж хүндэлцээ явж. Зарим нь их мэдэл, зарим нь мөнгө, санхүү, зарим нь бүр хэн нэг те. Ваа, энэ бол гайхамшигтай гэл те. Энэ нь юу вэ гэхээр Бурхны тэр зорилго байна. Юу вэ гэхээр энэ бол бүх хүн төрлөخت юм аа. Тэгээ Библиэд байгаа ш. Бүх бүтээлүүдэд тунхаглаа гэж хэлсэн. Тэ? Энэ бол Бурхны тэр зүрхний цогцолт байна. Бурхан энэ зүйлийн төлөө бидний бүтээхээс өмнө цогцолж исэн байна. Цогцолж исэн. Тэгээ бид нар сайн нэг Филиппин пасторуудын уулзалтанд оролцоо явахдаа бид нар гайхамшигтай газруудыг бас үзэх боломжийг эзэн болгосон. Тэгээд манай чуулган дээр ирж байсан бас итгэлийн ахын дүүс маань биднийг тэр газруудаар бас дагуулад явсан. Ёо тэр далай тэнгис ямар гайхамшигтай юм бэ. А Тагатай гэдэг нэг өндөр хамгийн сэрүүн газар гэж. Очоод бас халууцаал. Тэднэрт бол амар хүтэн байна гэдэг. Тэгээд тэр газар ингээл харж байгаад юу гэхээр тэр арлууд тэр ус ямар гоё харагддаг юм бэ тэр мод цэцэгс тэ харж байгаагүй тэр зүйлсүүд харагдаж. Харин бид нар яадаг вэ гэхээр тэр яг гоё зүйл ингээл мэдрээл ингээл баймаар л байна. Аяг хүсдэг тийм үү? Заримдаа ингээ нар жаргаал ингээл дуусч байгаа ингээ хараад ямар гоё юм бэ. Харин тийм одоо юу гэдэг нар жаргаал харахгүй болно шүү дээ тийм. Тэгэл харахгүй болох үед яадаг вэ гэхээр тэрийг байнга л байхыг хүсдэг байгаа бид нар. Тэгэд яадаг вэ гэхээр за энэ зургийг авчий гэдэг. Тэгээд нар жаргаж байгаа зургийг авч. Тэгэл тэрийг яг ингээл хараад. Харин Бурхан юу гэсэн бэ гэхээр шинээр дахиж харуулах хүсдэг. Шинээр дахиж мэдрүүлэхийг хүсдэг. Тэр нь юу вэ гэхээр дараа дахид нэг өдөр өгч байгаа. Тэгээд дахиад нар мандчих. Дахиад нар жаргаж, тийм? Дахиад харуулж. Тэр үед бид нар дахиад шинээр тэр сэргсэн, дахиад тэр амталсан, мэдэрсэн мэдрэмж яа. Тийм? Тэгээд бид нар энд байгаа нэг асуулт асууя. Энд байгаа хүмүүс би мөнхийн усанд очно гэдэгт итгэж байна. Амен. Амен. Бид нар бүгдээрээ очно. Тэгээд бид нар юу гэдэг бид нар ингээд мөнхийн усанд очих юм чи ингээд болоо гэж байна. Харин Бурхны даалгавар, Бурхны төлөвлөгөө бол юу вэ гэхээр энэ яг бодож байгаа чинь тэ зөвхөн чиний тухай биш юм аа. Энэ зөвхөн хүн төрөлхтний тухай биш юм аа, тэ. Хүн төрөлхтний тухай мөн тэ. Тэгтээ бүх бүтээлүүд гэж Бурхны хийсэн бүх бүтээлүүд эзнийг хүндлэх, эзтэй одоо мөнхийн тэр улсад орох, тэр шинжлэгдэх, сэргээгдэх ёстой гэдэг Бурхны тэр цогцолт байсан байна. Амен. Тэгээд заримдаа бид нар эргэн тойронд ингээ харж байна. Хин нэгэн сайн мэдээ тарах гэхээр, хин нэгэнтэй ингээ амьдралаа хуваалцах гэхээр, тэ өөрийнхөө ингээ өөрчлөгдсөнийг ярих гэхээр айгүй хэцүү байд юм аа. Яаж ярих юм бэ юм аа гэдэг. Эсвэл би пастор биш юм чиндээ, эсвэл би яг нөгөө сайн мэдээ ярьдаг хүн биш юм чиндээ гэж боддог. Харин гэхдээ бид нар эргэн тойронд харах юм бол энэ бүх зүйл бүх хүнд хамаатай. Эзнийг дагчлуугаа тэр бүх үйлчилж байгаа дагалдагч нэг бүр хамаатай. Тэр Марк номон дээр юу хэлсэн гэхээр бүх дэлхийгээр явж сайн мэдээг бүх бүтээл тунхаглаа гэж хэлсэн байна. Та дагалдаж байгаа эзнийг таньж мэдж байгаа хүн тэр холбоотой хэнийг мөн бол энийг бид нар дагах хэрэгтэй гэсэн. Тэгэд эзэн хэлсэн байна шүү. 2 дугаар Коринт 5 дээр та нар бол миний элчин сайдууд юм аа гэж хэлсэн. Элчин сайдууд ямар ажил хийдэг вэ? Усаа төлөөлдөг байгаа. Харин тэгвэл бид нар энэ байгаа хүмүүс тэр Тэнгэрийн хаанчлалыг төлөөлөх хүмүүс байна. Амен. Та итгэж байна уу? Амен. Амен. Энэ бол Бурхан энэ дэлхийн ертөнцийг бүтээхээс өмнөх Бурханы төлөвлөгөө юм аа. Амен. Тэгэхээр та
Нэг газар ажилладаг байж таараа. Нэг газар сурдаг байж таараа. Хэн нэгэнтэй найз байж таараа. Танд гэр бүл байж таараа. Бүр ерөөсөө энэ байхгүй байгаа юм байна. Бүгд нэг тийм. Тэгэхээр бид нар сайн мэдээ ярих нь, эзний талаар хуваалцах нь, Бурхны хаанчлалын тэр мэдээг ярих нь маш аваа. Таны ажлын хэн нэгэн хүн манай хин нэгэн өвдлөө, ээж маань өвдлөө. Эсвэл би нэг жоохон ийм байна гэх үед би чиний төлөө залбираад өгье. Ингээл болоо. Харин хин нэг манайхан үг гэж байгаа эсвэл надад ийм тусламж хэрэгтэй байгаа гэх үед хамтдаа байж өгöd туслах юм. Энэ бас дахиад тэр ингэж дахиад тэр сайн мэдээ байна. Бид нар энийг л хийх хэрэгтэй. Тагийн нэг нь туслаад чи ямар гоё цантай бэ, ямар гоё ааштай. Харин энэс чинь болоод эзний бас сонирхол болно. Тэгвэл та зориудаар бас туслаарай. Эзний хаанчлалын сайн мэдээг бас түгээгээрэй гэж. Амен. Тэгэхээр эзэн загламай дээр цамтлагдаад бидний гэр нүглүүдийн бүгдийг нууцсан. Харин бид тэр эвдэрсэн харилцаануудыг эзэн сэргээж чадах юм аа. Яг хэвийн болгочтой урд эвдэрсэн тэр харилцаануудыг Есүс Христ бидний эзэн сэргээж чадна. Амен. Тэр Ром 8 дээр хэлсэн шин зүйлс ирж байна. Энэ бол хаанчлалын сайн мэдээ гэж хэлсэн. Тэгээ би дахиад танаас нэг зүйлийг асууя. Таны мөн цэнтэй тэр зүйлс эвдэрч. Эвдэрхэд та хүснээрээ сэргээж чадчихсан уу? Пайловстраад яг л хүснээрээ сэргээж чадчихсан уу? Та утсаа унгаагаад яг л ориг тэр нөгөө байсан дэлгэцээр нь ориг байснаар нь сэргээж засаж чадж байгаа. Харин тэгвэл та бас өөрөөсөө асуугаа. Таны харилцаа, таны нөхөрлөл, таны тэр сүнслэг байдал, Бурхантай харилцаа энэ бүхэн бас эзэн дотор сэргэх боломжтой. Эзэн шин зүйлийг хийнэ гэсэн тийм. Тэгвэл хэрвээ танд ямар нэгэн эвдэрсэн харилцаа байгаа бол зүгээрээ. Та хажуудаа гоонд зүгээрээ гэлгүй. Зүгээрээ. Яагаад гэвэл бидний Бурхан эзэн шинжлэх болно. Бидний Бурхан эзэн сэргээх болно. Амен. Та хамтдаа судлаасаа босъё. Тэрний хувьд эзэн гайхамшигтай гэрчлэлийг тэр надад бэлдсэн төлөвлөгөөний төлөө үнэхээр талархдаг. Энд байгаа хүний бүрт эзэн яг энэ зүйлийг хүсдэг. Харин бид нар эзэн шинжлэхийг хүсэж байгаа. Бидний зүрх сэтгэл эвдэрсэн, хоосорсон, өвдсөн, шархалсан тэр хэрмээ илмээргүй байсан зүйлүүдийг хилцэн хүртэл тогтоод байгаа. Тэгээ бид нар өөрийнхөө харах юм бол тэр зүйлийг дахиад яг хуучин хэм анхны хэм байсан шиг сэргэж чадахгүй. Яг л ойролцоо болно. Дараа л дөхөж очив. Гэхдээ бидний дотор ямар нэг юм байх вэ? Гэхдээ эзэн бидний эзэн бол төлсөө. Бидний эзэн бол шинжилж чадна. Тэр бүх харилцаануудыг сэргээж чадна. Би сонсч ирсэн маш олон жилийн өмнө би биний гомдоож ирсэн найзуудын түүхийг сонсч. Тэд нар бие биенээ үнэхээр тэр хатуу хүсүүдийг хийснээс болоод олон жил холбоогүй байсан. Харин тэд нар өөрсдөө явж очиод өөрсдөө уучлж ойлголцох бодсон ч гэсэн чадахгүй байсан. Харин Бурхантай ирэх үед
Тэд үнэхээр зүрх сэтгэлээрээ уулзаж дахин тэр харилцаа шинжлэгдэж байсан. Ийм түүхүүд маш олон бий. Түл ах дүүнрээ эзэн дотор шинжлэгдэцгээе. Та бол эзний тэр хүслийн дагуу Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн тэр нэг юм аа. Та эзэн дотор үнцэнтэй. Харин Бурхны та бидний төлөө цохилдог тэр зүрхний цохилт бол зөвхөн та аврагдаад биш, харин бусдын төлөө яваасаа гэдэг цохилт. Бүх бүтээлүүдэд тунхаглаасаа гэсэн тэр зорилго байна. Тэд эзэн юу гэж хүсдэг вэ гэхээр яг л тэр анх бүтээсэн тэр хүн тэр Бурхны дүр төрхөөр энэ дэлхийг дүүргээсэй гэж хүсэж байна. Бид нар чаднаа. Амен. Бид нар чадна. Хайртай Тэнгэрлэг эзэн минь тань баярлалаа эзэн. Эзэн минь хүн нэг бүрийн амьдралд хийсэн таны гайхамшигтай төлөвлөгөө, гайхамшигтай тэр бүхэл цагуудын төлөө талархаж байна Иесус. Эзэн минь бид үнэхээр таны дотор хүчрхэж байна. Эзэн минь бид таны дотор зоригч байна. Таны дотор бид урам зоригч байна. Эзэн минь бид үнэхээр таны хүслийн дагуу явах болно. Эзэн та хамт байж та өөрөө гайхамшиг үйлдээрэй. Өөрөө хүслийнхээ дагуу тэр зүйлсүүдийг хийгээрэй гэж хууж байна Иесус. Эзэн минь яг л тэр бидний тэр хаанчлалын элчин сайдад болгох хэрэгжилж өгөөч гэж хууж байна Иесус. Эзэн минь бидний тэр эмтэрсэн харилцааны бүрийг эзэн та үнэхээр сэргээж өгөөч. Үнэхээр шинжилж өгөөч. Эзэн минь бид үнэхээр өөртөө тэр итгэлтэй байдлыг, танд итгэдэг итгэлтэй байдлыг бас үнэхээр мэдрэхийг хүсэж байна. Эзэн минь таны дотор бид үнэхээр тэр хичээл зүтгэлтэйгээр зөв шударгаар явахыг хүсэж байна. Бид үнэхээр төвчээртэй байхыг хүсэж байна. Эзэн минь бид үнэхээр энэ дэлхий дээр бидний эргэн тойрон байгаа тэр газар нэг бүрт таны хаанчлалын тэр сайн мэдээг ярмаар байна эзэн. Эзэн та биднийг илгээж өгөөч. Эзэн танд баярлалаа. Энэ цагийн төлөө баярлалаа. Есүс та алдарш болтугай. Таны нэрээр талархан залбирч байна. Амен. Эзний хаанчлалын сайн мэдээг ярихыг хүсэж байгаа хүмүүс байна уу? Гараа өргөсэй гэж хүсэж байна. Амен. За тэгвэл яг энэ цаг үед Есүс Христийн нэрээр та нар хаанчлалын сайн мэдээг ярих элчин сайд боллоо. Есүсийн нэрээр. Амен. За одоо та нар явцгаарай.